За машгиралтай хэв ажилд явагдаж явах үед бас статикийн тодорхой биш бодлого байж болох юм. Хийцээ үед статикийн тодорхой биш хийж байж болох юм. За хоёр үлзүүр нь хөдөлгөөнгөө бэхлэгдсэн гол байг. За энэ голын тодорхой урттай хэсэг дээр төвлөрсөн момент үйлчилж. Дугуй хөлтөй гол байлаа гэж үзье. За голын хариуцаа модулийг өсвөн чанарыг ийм байдалтай илэрхийлье. GIP гэдэг. За голын моментыг, мөш моментыг ийм тэмдэглэгээр тэмдэглэдэг. За энд нэг цэг тэмдэглэе. За тэгээд энд ийм байдалтай момент үйлчилж. Моментийн эцэг төгслийг харсан байдалтайгаар ийм байдалтай байна гэдэг. За гадаад усны момент TE гэж тэмдэглэвэл за энд зай хэмжээс өгөгдсөн байна. AB тулгууруудаасаа AB зайд байна гэж. За тулгуурыг BC-гээ хоёр тулгуур байлаа гэж нэрлэе. За энийг тэгвэл мэдээж гадаад усны моментийн эсрэг реакцийн момент үүснэ. За реакцийн моментыг ийм байдалтай гэж тэмдэглэж. За реакцийн момент TB энд TC гэдэг. За тэгэхээр статик тэнцвэрийн түвшинээр нэгийг бичиж болж байна. Өөрөөр хэлбэл моментуудын айлгбар нийлбэр тэгтэй тэнцвэр гэж бичиж болж байна. Статик талын хаа. Тэгээ хоёр үлдмэл төлөвч байгаа учраас энэ статикийн тодорхой биш бодлого болно гэсэн үг. За ингээд TZ гэвэл за TB моментыг нэмэхээр авчиж тэгвэл хасах нь TE нэмэх нь TC гэдэг. За эндээс реакцийн моментуудын нийлбэр нь гадаад усны момент TE-тэй тэнцвэр байна. Нэгдүгээр тэгштгэл гэж үзсэн. За дараа нь хэв ажилтны анхаарч үзэхдээ нэг үзүүрийн холбоос чөлөөлөд реакцийн момент үйлчлүүлээ. Холбоос чөлөөлөх зарчим ашиглаад. За тэгэхээр гадаад усны момент ийм байдалтай. TE. За энд реакцийн момент TC энд TE гэдэг үйлчлэнэ гэж. За ер нь бол шийдлгуур дээр мошгирлын өнцөг үүсэхгүй хөдөлгөөнгүй бэхлэгтэй байгаа учраас энд зоолтой байгаа учраас мошгирлын өнцөг үүсэхгүй. За энэ мошгирлын өнцгөд шийдлгуур дээрх мошгирлын өнцөг нь TE моментоос үүсэх мошгирлын өнцөг дээр цэцэгтэй харьцангуй TC реакцийн моментоос үүсэх мошгирлын өнцгийн нийлбэртэй тэнцүү буюу энэ хоёрын нийлбэр нь тэгтэй тэнцэнэ гэж юм тэгшгэлж болж байна. За бид гадаад хүчнээс үүсэх хэрвээ нэг үзүүрэн сул гадаад моментоос үүсэх мошгирлын өнцгийг аваад үзэх юм бол за бид TB-г нэмэх тэмдэгтээ авцсан. Тэгвэл энэ TE хасах тэмдэгтээ болох нь ингээд А урттай хэсгийг мушгих нэнэх хэсгийг мушгих. Тэгэхээр А урттай хэсэг за өшүүн чанар нь GIP баг. За үүний дараа реакцийн TC моментоос үүсэх
мөшгөлийн өнцөг гэдэг анхаарал үзэх юм бол эргэгдэлтаа TC нийт шилбэний нийтэд нь E дээр нэмэх нь B уртаар хэв ажилтанд оруулнаа гэдэг. За энэ бол 3 дахь тэгштэл буюу физик талаас нь анхаарч үзсэн тэгштэл байна. За ингээд нэгдүгээр дүгнэлт харах хэрэглэвэл 3 дугаар тэгштлийг 2-т орлуулъя. Тэгэхээр TA GIP нэмэх нь TC дээр нэмэх нь B. За ингээд хөшүүн чанар нь GIP болно. Ингээд тэгтээ тэнцэнэ гэдэг. За эндээс реакцийн момент TC-г олох юм бол TE моментын хэмжээг А-гаар үржүүлээд А дээр нэмэх нь B нийт голын уртад харьцуулсантай тэнцээ болох нэ гэж. За үүнийг нэгдүгээр тэгшгэлд оруулах юм бол TB реакцийн момент олдно. TB реакцийн моментын тэгвэл TE хэмжээг B-гээр үржүүлээд А дээр нэмэх нь B хэмжээнд хуваасантай тэнцээ байна гэдэг. За ингээд статикийн тодорхой биш бодлогын хувьд дотоод хүчний их бүр байгуулах юм бол за суур шугам ингээд авчи нэмэх тэмдэгтээ эхлээд их бүр байгуулагдана. Дараа нь эсрэг чиглэлд хасах тэмдэгтээ ийм их бүр дүрслэгдэнэ гэж. За зурагсалж. За ингээд мөшгөөнт их бүр Т дотоод хүчний их бүр Т гэх юм бол за эхлээд TB реакц үүсгэвэл T-ийг B-гээр үржүүлээд А дээр нэмэх нь B хэмжээний момент үүснэ. За энд байгаа утга болохоор T-ийг А-гаар үржүүлээд А дээр нэмэх нь B хэмжээний яваач үүснэ гэдэг. За мөшгөлийн өнцгийн их бүр байгуулах юм бол за суур шугам доох нь авчи. Ингээд 2 тулгуур дээр ямар ч мөшгөл үүсэхгүй. За ерөнхий хэлбэр нь 3 жигтэй ийм бүр төрслөгдөн. За энд нэмэх тэмдэгтэй ийм байдалтай авна. Мөшгөлийн өнцөг төөдөө гэдэг. За энд тэгвэл эхлээд TE B-г GIP-д хуваана. Тэгээд А дээр нэмэх нь B хэмжээний мөшгөлийн өнцөг үүснэ гэдэг. Тэгээс эхлээд өссөр яваад энэ тутганд нэмэгдэн тэгээд буух жишээ тийм байна. За ингээд мөшгөлийн статик тодорхой биш бодлогыг ерөнхий тохиолдолд ийм байдалтай тооцоо хийдэг юм аа.